Өнгөрсөн 6 дугаар сард болсон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар та бидний олонх нь нийслэлийг өнгөрсөн 4 жил амжилттай удирдсан багийг биш тэдний өрсөлдөгчдөд боломж олгосон сонголт хийсэн. Сонгогчдын олонхын санал авсан нийслэлийн Монгол Ардын нам хотын даргаыг сонгосон нь Сундын Батболд байв. Тэрээр улсын их хурлын гишүүн байсан Төв аймгийн Сэргэлэн сум угуул малын эмч мэрэгжилтэй уяач нэг. Нэгүгээр сая гаруй хүн амтай нийслэлийг уяачаар удирдуулах шийдвэрийг нийслэлийн Монгол Ардын нам гаргасан нь. Нийслэлийн Монгол Ардын нам хотын иргэдийн олонхын сонголтыг ин хариулсан юм. За дүүрч нэгэнд томилсон хойно харин Батболдын баг нийслэлийн өмнөх удирдлага шиг ажилдаа өөрөмсгөр үнэнчээр хандан хэлсэн үг хийсэн ажилдаа эзэн болж ажиллаж байгаа эсхийг өнгөрсөн 3 сарын хугацаанд та бид хангалттай харлаа. Сундын Батболд ба түүний нөхөд нийслэлийг ин удирдаад 100 хоног аль хэдийн өнгөрчөө. Нийслэлийн иргэн та бидний эрх ашигын төлөө ямар шийдвэр гаргаж иргэд олон нийтэд хүрсэн ямар ажил хийв гэдгийг иргэн санацгаая. Нийслэлчүүд та бид шинэ удирдлагаасаа хүлээх зүйл их байв. Учир нь өнгөрсөн 4 жил хотыг эрс өөрчилсөн ажилсаг дарга нарын буйнаар сэтгэл нь байвал зүтгэл нь гарч болдог гэдгийг эрхвш мэдэрснийх үз. Хур хогийг цэвэрлэж, эвдэрсэн замыг шинжилж, хууль бусаар баригдаж байсан барилгуудыг зогсоож, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, нийслэлийг өнгөтэй өдтэй болгох бүхэл ажлыг Баатуулын баг санаачлан урдан шуурхаа гүйцэтгэж байсан юм. Өнгөрсөн жилүүдэд хотыг хөгжүүлж байсан энэ хурдыг сааруулахгүй улам хурдлуулахыг шинээр томилогдсон Сундын Батболдоос нийслэлчүүд бид хүлээх нь мэдээж. Батболд хотын дарга болоод гаргасан анхны шийдвэр нь 2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийн жагсаалт гаргах тухай. Дараа нь хүний сууж байсан сандал ширээг хэрэглэж чадахгүй хэмээн тансаглаж өрөөгөө үзмрийн мэт засч догчууллаа. Энэ нь ч олон нийтийн сүлжээгээр баггүй шүүмжлэл дагуулсан ч нэгэнт нийслэлийн төсвөөс зардал мөнгө гарган засварлсан өрөөг яалтай. Харин Батбол хотын дарга тансаг хэрэглэнээс татгалзаж том өрөөгөө жижигрүүлж хуучин өрөөнд нь 10 орчим хүнтэй стратегийн хилтэс бүтнээр орж байсан юм. Хотын дарга Батболдын 100 хоног Нарантуул захийнхантай уулзалт хийсэн ерөнхий боловсролын сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглүүлэхгүй байх уриалга гаргасан зэргээр үргэлжлэнэ. Уг нь энэ асуудлыг сургуулийн захиргаа эцэг эхчүүдтэй тохиролцоод л дотоод журмаараа шийдчих асуудал байлаа. Харин Батбол Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг хит ачаалтаас урьдчилан сэргийлэх, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргаж байсан юм. Энэ тогтоолоор замын 1-р игнийг автобус, такси, онцгой түргэн сурагчийн автобусанд чөлөөлж өгсөн юм. Алслагдсан дүүргүүдийн хүүхдүүд анх удаа сургуулийн автобустай гэрэл цацруулагчтайгаар сургуультай явдаг болсон. Дарга нарт тусгай үйлчлэгээтэй байсан бол иргэддээ инхүү тусгай игнэ гаргаж шуурхад зорчуулах боломжийг үүсгэсэн юм. Мөн дугаарын хязгаарлалт хэрэгжүүлж төвчрлийг 20%-аар бууруулсан. Төрийн байгууллагууд гаднах зохицолынхоо 70%-ийг иргэдэд чөлөөлж өгөхийг зааж өгсөн байлаа. Нийслэлийн засаг дарга Сундын Батболд ажлын 100 хоногтоо иргэний танхимыг өгөн хэлээ. Харин Батболд ажиллаа авсан 100 хоногтой багтаан Улаанбаатар сонсож байна нийслэлийн лавлгаа мэдээллийн төвийг нээсэн юм. Нийслэлийн иргэдийн санал хүсэлт өргөдөл гомдлыг шуурхаа шийдвэрлэх зорилготой байсан юм а. Захим газар өмчлөлийг зогсоолоо. 4 жилийн өмнө Батбол хотын дарга болохдоо өмнөх хотын дарга нарын ханцсан дан намайлцдаг байсан газрын асуудалд анхаарлаа хандуулж нууцаар газар олгодог явдлыг захирамжгархан бүрмөсөн зогсоож байв. Эрх мэдэл танил талтай нь авдаг байсан газар олголтыг олон нийтэд нээлттэй болгож хүн бүр тэгш оролцох боломжийг нь ханган захим газар өмчлөлийг эхлүүлж байсан юм. Үр дүнд нь захимаар 75 мянган иргэнд газар өмчлүүлжээ. Мөн төрийн ордны зүүн талын хуучин хэвлэг үйлдвэрийн балгас бүхий газрыг ил тод дуудлагаар худалдаалж 24 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж чадсан юм Батбол. Харин түүний эхлүүлсэн энэ сайн жишгийг шинэхэн хотын дарга үгүйсгэж газар олголтын ил тод байдлыг үгүй хийж дарга нар нууцаар газар олгож тэр нь авилгын сүлжээ болон хэрсэн Монгол Ардын намын хуучин аргаас сэргээх ихний алхмаа хийлээ. Нийслэлийг 20 гаруй жил удирдсан Монгол Ардын намынхан намынхаа тансаг цэнгүүнд дуулж бүжгэлсэн хүнд газрын гэрчлэгээр гарыг нь цайлгаж байсан муу жишгийгч олон хүн жигшээ ярьдаг. Ийм байдал дахин давтагдах нь л дутаж байна. Монгол Ардын намаас томилогдсон нийслэлийн засаг дарга Батбол захим газар өмчлөлийг зогсоосон нь газрын 8 гарын салаагаар урсдаг түүнийг дагсан авилгал өгшөх эрсдлийг бий болгож байна. Уг нь Батбол хотын даргын үүрэгт ажиллаа авсан 100 хоногт багтаан хотын эдээ бэрийг шахаж эхэлсэн юм. Үүний баталгаа нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны газрын харилцаа хот төлөвлөлөлт барилга ажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох цаашид авах арга хэмжээний тухай тогтоол байсан юм.
Зөвшөөрлийн зөрчилтэй иргэдийг хохироосон барилгуудыг анхудаа олон нийтэд зарлаж, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангаж ажиллахыг барилгын мэргэжлийн байгууллагуудад уриалж байлаа. Ер нь альва зарчмын шийдвэр гаргахдаа иргэдээс асуудаг санал авдаг тогтолцоонд нийслэл шилжиж байсан юм. Харамсалтай нь өнөөдөр иргэдээс асуух нь битгий хэл бүх шийдвэр үйл ажиллагаа нь хаалттай горимд шилжсэн байна. Энэ бол Сундын Батболдын нийслэлийг удирдах хийсэн 100 хоногт багтаан гаргасан түүний улс төрийн явуургийн алхмууд байлаа. Засаг даргын хийсэн ажил бол иргэдийн хурлаар 12-аас 16 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөөр батлуулсан. Саяхан. Энэ бол том ажил мөн. Гэсэн чинь тэр мөрийн хөтөлбөр дээр 6 сард өгсөн нийслэлийн ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс 25 зүйл заалт. Эсвэл огт орхигдсон байна. Эсвэл тэр нь өөр утгаар орцсон байна. 25 шин чи их биш тоо. Бага шүү. Сонгуульд нэг юм ярьдаг. Сонгуулийн маргааш нь өөр юм ярьж ингэж албан ёсны мөрийн хөтөлбөр батлуулж яадаг юм бол эргээд эн чин сонгогчдыг хуурч байгаа л гэсэн үг. Энэ бол бас улсад айгүй буруу жишг. Бид бүхэн бүгдээр мэдж байгаа 12 онд бид нар 5 хөтөлбөр тэгээ батлуулсан 5 хөтөлбөрөө тэр чигт нь дээрээс нь нэмэх асуудлуудыг нэмэл яг үг үсэг нь адилхан тэр чигт нь бид нар батлуулж ирсэн юм шүү дээ. Сундын Батболд ажиллаа авсан 100 хоногт нээлттэй байсан нийслэлийн шилэн дансыг хаалттай болголоо. Харин Батбол ажиллаа авсан 100 хоногт багтаан мэдээллийн ил тод байдлыг хангах тухай захирамж 2012 оны 10 дугаар сарын 8-нд гаргаж байв. Хотын санхүү хүний нөөцийн тухай мэдээлэл ил тод болж албан тушаалтны шийдвэр 72 цагийн дотор захим хуудсандаа байршдаг болов. Хотын бүх хурлууд нээлттэй горимж шилжсэн юм. Шилэн дансны тухай хууль сураггүй байхад хот ийхүү төрийн бусад байгууллагуудыг манлайлан шилэн болж байв. Нийслэлийн засаг даргын захирамжийг анхудаа нийслэлийн засаг даргын тамган газрын сайтад ил тод байршуулж эхэлсэн юм. Хотын удирдах албан тушаалтнуудын томилтын зардлыг иргэдэд нээлттэй тайлбарладаг болсон юм. Харин нийслэлийн засаг дарга Батболдын үед нийслэлийн санхүү хаалттай болж хин гэдэг дарга хаашаа явж таны миний халааснаас авсан татварын мөнгийг яаж зарлагдсныг хэн ч үл мэддэг хууль бус дүрм үйлчлээд эхэллээ. Гэр хорооллынхаа хашааны газраа шинэ байраар сольж эхэлсэн нь мөн л Батбол хотын дарга болоод хийсэн ажлын нэг. Харин Батболд хотын даргаар томилогдсноос хойш 100 хоногийн дотор гэр хорооллыг орон сууцжуулах төслийг татан болгосон. Уг нь өнгөрсөн 4 жилд гэр хорооллыг дахин төлөвлөж, иргэд хашааныхаа газрыг орон сууцаар сорилох ажлыг далайцтай өрнүүлж байсан юм. Сундын Батболд хотыг удирдах буй 100 хоногт өмнө нь нээлттэй хуралддаг байсан нийслэлийн удирдах ажлуудын шуурхай зөвлөгөөнийг хаалттай горимд шилжүүлээд амжлаа. Батбол нийслэлийн засаг дарга байхдаа тус хурлыг 14 хоногт нэг удаа зарлахдаа хэвлэл мэдээлэл олон нийтэд нээлттэйгээр хотын амьдралыг танилцуулдаг байсан юм. Мөн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сар бүр хуралдуулдаг болгон өөрчилж, энэ хэрээрээ ч олон нийтэд тулгамдсан олон асуудлыг шуурхай хэлэлцэн зохих шийдлийг олж хэвшиж байсан юм. Харин шинээр бүрдсэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 100 хоног өнгөрөөд байхад ердөө 3 удаа хуралдаад байна. Хотын шинэ удирдлагуудын хийж байгаа ажил гэвэл өмнө нь хийж байсан сайн бүхнийг чөдөрлөчгөөд бүтцийн өөрчлөлт нэрийн дээр олон 10 жирийн ажилчдыг нь халж чадлаа. Нийслэлийн харийн агентлагуудаас халагдсан хүний тоодоогоор 220 хүрээд байна. Батболын үед 7 хоногт л шинэ бүтээн байгуулалт нийслэлд нэмэгддэг байсан. Харин Батболд хотын даргын судалцуугаар 100 хоног өнгөрч байхад нэг ч бүтээн байгуулалт гараас гарсангүй. Нийслэлийн замын шинжилэл зогсож, зээ өсөгч амнаасаа гаргадаг дарга алга болжээ. Гараа сайн бол барай сайн гэж ярьдаг. Харамсалтай нь энэ ардын намын маань гараа тийм сайн байсангүй. Ардчсан нам тодорхой жишг тогтоож ирсэн юм аа. Ажлын стандарт тогтоосон. Бүгдээрээ мэдж байгаа. Эхний 100 хоногийн стандартыг бид тогтоосон. 4 жил яаж ажиллах ёстой вэ? Хотыг яаж авч явах вэ гэдэг тэр жишг стандартыг бид тогтоож ирсэн. Ардын намын эхний 100 хоног бидний тогтоосон жишг стандартыг үнэхээр давж чадсангүй. Нийслэлийн засаг дарга Батбол болоод энэ Улаанбаатарт зөндөө юм хийсэн шүү дээ. Бүх ард түмэн мэдж байгаа шүү дээ. Нөгөөх нь Батболд нь болоод 100 он чинь юу хийсэн мэддэхгүй. Яг үнэн юм тэр шүү. Нэгтэй урд хийсэн ажлыг тэрнийг имклүүлэх гэж янз бүрийн зарим муудах, зарим сайжруулах гэж янз бүрийн хийж байна. Тэрийг бүрдүүлж чадахгүй л шүү дээ. Батбол юм хийсэн. Мэдээм санаачилсан. Батболын инээд их байхгүй. Санаачилсан. Одоо ууг нь нам солигдоод арайч өөр гайг болох юм болов гэхэд тийм юунд бол сансанд хүрэхгүй лээ. Нийслэл хот минь ямар сайхан хөгжиж байв.
Хур болсон хогноос салж там байсныг нь зам болгож, гудамж талбайнд цэцэрлэгжиж, эмх замбраагүй зохион байгуулалтаас татгалзан гэр хорооллоо дахин төлөвлөж, харанхуй гудамжидаа гэрэлтүүлж, өөрчлөлт, шинжилэлт гэрлийн хурдаар өрнөж Улаанбаатар минь өнгөө засч байсан юм. Сая гаруй хүн амтай нийслэл хотыг дэлхийн хот болгон хөгжүүлэх нь удирдагчийн сэтгэл зүтгэлийн асуудал гэдгийг та бид өнгөрсөн 4 жилд мэдэрсэн билээ. Өмнө нь нийслэлчүүд та бид уяач хотын даргатай байж үзсэн. Тэд хотоо биш өөрийн эрх ашигын төлөө ажиллаж, нийслэлийн газрын ханцун дотроо наймаалцаж, төрөвчөө төлөвлөсөн. Хотыг хөгжүүлэхийн төлөө, шинжилэн өөрчлөхийн төлөө өөр юу ч хийж гийгүүлээгүй. Хог нь хуримтлагдж, зам нь нэвтэрсээр л байсан. Хоттой хонцын сэтгэлээр хандаж байсан дарга нарын халааг Батүл авснаар нийслэл хотын хуримтлагдсан олон муу зүйлийг шийдэж шинжилж байсан юм а. Харин сонгогч та бид хийж чадаж байсан багийг биш, өөр хүмүүст итгэл хүлээлгэснээр хотын шинжилэл инхүү зогсож, өнгө үзэмжинд буурч, хөгжлийн хурд нь хэдийн сарсныг өнгөрсөн 100 хоногт хотын шинэ удирдлагуудын хийсэн, буцаасан, зогсоосон шийдвэрүүдээс харж болохоор байна. Урагшилж байсан нийслэл маань ухраад эхэлсэн гашуун үнэнтэй нийслэлчүүд та бид Монгол Ардын нам нийслэлийг удирдах буй энэ жилүүдэд нүүр төлж байгаа нь энэ юм а.